Төсвийн хөрөнгө оруулалт нээлттэй, ил тод, иргэдийн оролцоог хангасан, үр дүнтэй байхыг иргэд хүсдэг. Энэ асуудлыг технологийн дэвшил ашиглан шийдэж, Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй ашиглаж байна. 5 жилийн өмнөөс эхэлсэн цахим шинжилэл өнгөрсөн хугацаанд олон нийтэд хүртээмжтэй, иргэдэд илүү ойрхон байх шийдлүүдийг үе шаттай нэвтрүүлсээр ирсний үр дүнд өнөөдөр төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллүүдийг бид гар утсаараа авах боломж бүрджээ. Азийн хөгжлийн банкны 25 сая Америк долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсвийн санхүүгийн удирдлагын ил тод үр ашигтай байдал төсвийн хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем буюу PIMS ашиглалтанд орсноор эрчим хүч, эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, нийгмийн бүхий салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжихэд төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, санхүүжилт зэрэг төслийн бүхий л үйл явц цахим системд нэгтгэгдсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүс нутаг, орон нутаг, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдэд иргэдийн саналыг авах. За энэ төлөвлөлтийн үйл ажиллагааг илүү цахимд шилжүүлэх, техник ажиллагааг бууруулах, мэдээллийн цахим сан бүрдүүлэх ийм зорилготойгоор цахим системийг хөгжүүлсэн. За энэ системд бид одоогоор 21 аймаг, 330 сум, 29 дүүрэг, нийслэл хот, за бусад яамдууд болон төрийн байгууллагууд нэг системд байна хэрэглэгч байдлаар бүрэн нэвтэрсэн байна. PIMS системийг ашиглан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтыг түргэн шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Хөдөө орон нутаг, нийслэл Улаанбаатар гээд орон зай үл хамааран төсвийг үр дүнтэй ил тод зарцуулж, иргэд олон нийт өгөөжийг нь хүртсэн олон жишээ бий. За энэ сургууль маань бол бас ашиглалтын хугацаа дуусаад нэлээд жил өнгөрсний дараа бол 2020 онд бол татан богдож буулгагдаад за энэ сайхан сургуулийн маань суурь 2020 онд тавигдаж 23 оны 1 сард бол одоо хичээл сургалтаа эхэлсэн ийм төвхтэй. Улсдаа бол 2 дахь тооцогдох 1500 хүүхдийн судалтай хичээлийн байр байгаа. Бүтээн байгуулалтыг бол 19.6 тэрбумын хөрөнгөөр улсын төсвөөс шийдэж өгсөн. За манай хуучин барилгатаа одоо 65 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Барилгын ашиглалтын хугацаа ерөнхийдөө дууссан. За дээрээс нь 2100 м2-д орон байр хүрэлцээ муу байгаа. Энэ нөхцөл байдалтай танилцаад шинэ барилгын ажлыг эхлүүлэхээр болж 2022 оны төсөвт суугдсан. Ингээд 2022 оны 9 сард шинэ эмнэлгийн барилгын ажил эхлээд одоо барилгын ажил үндсэндээ 100% гүйцэтгэлтэйгээр явж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжийг сангийн яамны цахим систем болох PIMS програмд оруулснаар санхүүжилтийг бүрэн хянах боломжтой болсон. За ингэснээрээ санхүүжилт цаг хугацаанд орж барилга байгууламж байна. Хугацаанаас өмнө болон хугацаанд орох ийм боломж бүрдэж байгаа. Нэг жишээ бол манай эмнэлгийн барилга байгаамаа. Одоо хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн ажлууд гэхэд цаасаар явдаг байсан. Одоо батлагдсан маягтын дагуу бүгдийг нь цаасан дээр хэвлэж бэлтгээд нэг бүрчлэн нэлээд урт хүсэгт байдаг байсан тэр чинь. Тэрийг одоо хооронд наагаад ч гэдэг юм том хүснэгт бэлдээ. Тэрнийхээ араас одоо дагалдах материалын минь бүгдийн цаасаар одоо бэлтгэж аваад ингээ яам руу хөргөж өгдөг, сангийн яамд хөргөж өгдөг. Механик ажиллагаатай процесс байсныг бол PIMS-тэй нэвтэрснээр энэ хялбаршуулж өгсөн. 2024 оноос PIMS системийн 4 тэг үе хэрэгжснээр хиймэл оюун ухааныг ашиглан төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцож нэгдсэн системүүдээс мэдээлэл цуглуулан боловсруулдаг болж байна. За PIMS системийн хувьд бол 2019 оноос хойш тасралтгүй одоо өнөөдрийг хүртэл сайжруулалт, төгжүүлэлт хийгцээр явж байна. Бизнес процессын хувьд re-engineering хийн, мөн технологийн хувьд шинжилтүүдийг хийж AI болон Big Data технологиудыг нэвтрүүлэхээр ингээд ажиллаж байна. Мөн төслийн үр дүнд татврын ерөнхий газрын мэдээллийн харилцааны технологийн тоног төхөөрөмжийг шинчилж, тохиргоо суйрлуулалт, серверийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Түүнчлэн 21 аймаг 317 сумдыг VPN сүлжээ бүхий өндөр хурдны шилэн кабелд холбож, татврын нэгдсэн сүлжээг бүрдүүлсэн. Татврын удирдлагын нэгдсэн тогтолцоог захимжуулах ажлын хүрээнд татврын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийг одоо хадгалах Exadata төхөөрөмжийг анх удаа төрийн байгууллагаас нийлүүлж худалдан авч суурлуулсан байна. Татврын албаны сүүлийн 30 жилийн одоо өгдөл хадгалж байгаа. Жишээлбэл татвар тогтчийн бүртгэлээс эхлээд татврын үр барагдуулах хүртэлх бүхий л үйлээр хамарсан татврын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан энэ төхөөрөмжөөр хадгалж, хамгаалж ашиглаж байна. Төслийн хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системийг бий болгож, татврын удирдлагын нэгдсэн системийн дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна
Эдгээр системийг хариуцсан ажиллах мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн, чадварыг бэхжүүлэн, системийн хэрэглэгчийн чиглүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулж, багц шинжилгээг хэрэгжүүлж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх цахим шинжилэл үргэлжилсэн.